Сайн байцгаана уу? Бид хоёрын 2 дахь бичлэг хэлж байна. Өнөөдрийн бичлэгээр та бүхэнд хайртай дотны хүмүүстэй, гэр бүлийнхэнтэй, хүүхдүүдтэйгээ хийж өгч болох 3 амттай зүйл зааж байгаа. Яагаад ийм юм хийж байна гэхээр гадуур өвчлөл их байгаа учраас бага насны хүүхдүүдтэй дагуулж юм эсвэл найзуудтайгаа цуг гадуур хоолнд ороод кафе цуугаад юм идэж явах жоохон эрсдэлтэй байгаа. Тийм учраас та найзуудтайгаа гэртээ эсвэл хүүхдүүдтэйгээ амттай амархан жураар юм хийнгээ нэг өдрийг хөвгөлтэй өнгөрүүлж болох нэ. Ямар 3 амттай мэлээ? Креп кек, аяган бэлуу, тэгээд зөөлөн чихэртэй халуун шоколад хийх байгаа. За одоо тэгвэл явж хүнсгүүсний зүйлээ зөвлөлцгаая. Хамтаарай. Хоёр одоо лоод хас гараа авчлаа. Лоод яг гоё тоолын зэгтэй материал байгаа. Одоо нөнөө ороод жижиг сэжигтэй гурав хийсэн чихэр. Гурав хийсэн тий. Аман. Хүнсний төлөөр яваад ирлээ. Одоо бүгдээрээ яг ямар бүтээгдэхүүн юу орох уу гэдэгт дэлгэрэнгүй танилцъя. Хоёрын хувьд өнөөдөр 3 юм хийж хэлсэн. Тэгэхээр эхний креп кек нь болохоор 3 ширхэг өндөг, сахар, гурил, сүү, масал, тэгээ сүн крем, сүн кремдээ холох сахар юм уу, сахарын пудраас нь жил. За, капкейк буюу аяган бэлэн нь болохоор шоколад ийм томоос болохоор 2-ыг авсан. Нимком хамаал ер нь 3 гарах баг. Тэгээд масал, сахар, 2 ширхэг өндөг, гурил, тэгээ хэрвээ гэрт нь аяган бэлууны хив байхгүй бол аяган бэлууны хив энэ л хөмөр хивний оронд ашиглаж болдог хэвээр. Тэгээд хамгийн сүүлийн гусан чихэртэй халуун шоколад нь ийм гусан чихэр шоколад сүү хэрэгтэй. За, хийх үү? За эхлээд алийг хийх гэж байгаа лээ. Эхлээд 30 минут амрах болохоор креп кек эхлээд хийчих. За. 심장이 쿵 떨려와 조금 더 가까이 두이두이추 밤하늘 가득 채운 저 별들도 유난히 우리 비추고 있잖아 망설이지 마 두이두이추 달콤한 그 입술로 부드럽게 나와 두이두이추 I'm fall in love 이 순간 모든 것이 멈췄으면 우리 둘만 Oh baby you are my shining star 그대만 보여요 그대만 들려요
要放弃现在 Give it another try Can't get triple light Feel upset at yourself every time 等不到的也许就是现在 You don't give a fuck Fresh around you anyway Anytime 感应就像在那手机里不停猜 L plus R input 死循环失了智的骂着他的不间断却又被他牵着鼻子走无限转是不是觉得没有他就没有 life 像失去了氧气的 candle fire Can't hold the growing knowing my desire Feel bad and say Please get out my sight I'm not your fun Can you find another scum boy And keep that in your hand now Delete the chatting records PYQ for 3 days on now Hey, do you really like me? Tryna get closer, see But that's just your camouflage like that knowing you lie Spend the lonely night Better to play games right Even teammates like me more than you did Anytime 感应就像在那手机里不停闪 L plus R input 的循环失了智的说着生活有多简单 Wake up in the morning it's a better round 是不是觉得没有他照样 keep life 像是那无忧无虑的 hearty fire If she keeps coming to it every time Feel angry and say Энэ үгээр ингэж үзэх байх. Энэ царамтай хамгийн дом миний. Тий. Юу яагаад блог хиймээр санагдсан бэ? Нэг сонирхол байсан. Ийм бичлэг Тэгээд тэрийг дараа нь дурсамж болгоод хадгалж үздэг. Гадуур дотор орё гэхээр ковид ихтэй. Тэгээд дээрэс нь яг хаана ямар гоё газар вэ гэдгийг ер нь бол мэддэг байсан. Яг одоо би team holiday гэх юм бол за тэнд очивол гоё хоолтой. Тэр нь тэднэрүний ойролцоогоор үнэтэй байдаг гэдэг ямар ч тийм мэдээлэл байхгүй. Хүмүүс ч болохоор 10 жилдээ оюутан байхдаа нөгөө найз нөхдөөгөө их уулзаад тэгж явд юм байна л да. Тэгсэн чинь оюутан байх цагт ердөөсөө тэгэл гэр сургууль гэж өнгөрөөл дууссан. харин тий яг ингээд ажилд орохоор мэдэрч байгаа. Тэгэл хоёул мойл уулзсангууд хайч гэсээр амар холалхдаг тий бүр энэ ч гоё юм шиг тэр ч гоё юм шиг гэл оронгууд заримынх нь гэрэл нь амар харанхуй ч юм уу. Бит хоёр тэг тийм асуудал тулгарсан учраас яг бит хоёр шиг олон хүмүүсээс байгаа гэж бодсон. Яг хаана юу хийх мэдгүй. Яг хаана ямар гоё амттантай хоолтой газар байгааг мэдгүй хүмүүсээс байгаа гэж үзээд яг тэр хүмүүст хэрэгтэй мэдээлэл болохоос влог хий гэж үзээд хийж эхэлсэн байна. Тийм хажуугаар нь бас нөгөө нэг бичлэг хийх аюул сонирхолтойсэн байна. Дараа нь бас нэг дурсамж болоод үлдвэл тэдэн наснаа ингэж явж исэн байна. Аха хэдэн жилийн дараа тийм олон жилийн дараа жишээлбэл нэг 5 жилийн дараа ч юм уу үзэхэд за би тэр үед яг ийм юм хийсэн байх шүү ч юм уу. Би тэр үед тийм байсан байх шүү гэдэг. Өөрөөр өнгөрсөндөө уулзах яг амар гоё том боломж байгаа байхгүй юу? Нөө ярьж байгаа яриа хүртэл өөрчлөгдсөн юм л. Тийм. 5 жилийн тэр 5 жилийн би амар хөөхтэй байсан байж тээ гэж дурсан юм шүү. 초콜릿은 달콤해 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 오렌지는 상큼해 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 초콜릿은 달콤해 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 오렌지는 상큼해 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 널 볼 수
гоё юм бэ. Баярлалаа. Гоё байсан. Зэ. За тэгээд Яг шинэ жилийн орой ингээл Netflix үзэл. Улаахан хүндөр нэмрээс цаа. гоё юм байна. Хүүхдүүдэд хаяа нэг гэж өгд. Баян ус нэмэртэй. Тэрхээ жоохон чихэрлэг. Хин Зэмний нэг да. хайруус тодорхой цагт үзээг ба. Амтэн мэдэг байгаа. Одоо яг авчих мэднэ. Яам царил усан дээ. Нэг чимэглэлийн шаардлага байхгүй. Аймаг. Тийм ээ. Яны гоё болсон юм. Сая бит хоёр торт хийж явахдаа нэг челленж эхлүүлэх төрлөө. Тэр төгрөний зарлагтай 7 оны жилж 714 Одоо за 7 оноо. Тэгэнгүүтээ хоёр эхлээд энгийн үеийнхээ зарлагаар ингээд 7 хоногийг өнгөрөөж үзнэ. Тэгээ яг юу мөнгөөрт юм бэ гэдгийг олж мэдээд тэрний дараагийн 7 хоногт нь болохоор яг хасаж болох эцэг хүртэл нь зарлагуудаа хасаа. Гэтэ 7 хоногт гардаг бүр зайлшгүй гардаг зарлуудаа бол танах гаагүй. Яг хэрэггүй эсвэл өрх шаардлагагүй байгаа тэр зарлуудаа л хэрхэн яаж танах уу? Яаж зөвөр зарцуулах уу гэдгээл. Үзсэн нэг челленж аа. Болгоомын Year to Remember гэдэг номыг нэг танаа уншсан ба. Тэрэн дээр яг яг 7 52 7 хоногийн. Тийм 7 хоногоо шинэм туршиж үздэг штэ. Яг тэрэн шиг 7 хоногоор бит хоёр челленж хийн. Эхнийх нь болохоор тэг дөрөвний челленж. Гэхдээ ингээ яваа бас ингээ Өөрөөр санаанууд гарч ирээ. тийм амьдрал өөртөө амьдрал зөв зуршил бий болгох тийм челленжүүдийг хийх болно. Тийм болохоор энэ бичлэгний дундор яг засаа нэг нороо явах бах тийм. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай. Bye. 초콜릿은 다